За оюутлогын тухай нэг юм асуултыг үзэгчд маань ирүүлсэн. Нөгөө асуулт нь болохоор Дубайн одоо далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө тийм ээ. Тэнд таны гарын үсэг зураад ирсний дараа нэлээд хил амдагсан баха. Тэндээс та 1.2 тэрбум долларыг канселдэж өгöd ирсэн. Энэ нь Алтан үеийн засгийн газрын үед одоо нөгөө 3 саядар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийгээд 2 тэрбум доллароос 1.2 тэрбум долларын та канселдэж хүрээд ирсэн тийм. Тэгсэн үү? Одоо дахиад юу яа л да. Энэ асуудлаар би их хурл дээр 2 удаа асуудал тавьсан, тайлбарлсан. Дахиад одоо энэ аягтай усыг ханаас нь харах уу гэдэг асуудал байна. Миний ойлголт зөв үү? Би таны асуудалд хариулах гэж байна тийм. Нэгдүгээрт ерөнхийдөө энэ элдв гэрээ мэрийн юмд гарын үсэг зурдгүй. Бас тэрийг одоо ингээд төлөвлөгөөнч гарын үсэг зураагүй. Ерөнхийдөө ард нь би байлцсан. Зурх ёстой энэ бүх хүмүүсийн зураад явсан. Нэг юмыг бас ойлгох ёстой. Оюу толгой одоо улс төрийн, засгийн эсвэл одоо юу гэдгийг парламентын асуудал биш ээ. Оюу толгой одоо компанийн асуудал. Энэ төлөөлөл удирдах зөвлөл нь ажиллаад энэ компанийн асуудлуудыг хийгээд явах ийм төсөл. Ер нь бол одоо оюу толгойд улс төр бол бага орох хэрэгтэй. Нэгд. Хоёрт энэ асуудал 1.2 тэрбум Америк долларын энэ зардлын ихтрэл дээр яах вэ гэдэг асуудал өөрөө 2-3 жилийн маргаан болж явсан. 2-3 жилийн маргаан яваад бид нар бол үнэхээр 2 жил энэ бүх төслүүд зогсоосон. Гадаад Монгол руу орж ирэх гадаадын бүх хөрөнгө оруулалт өнөөдөр ингээд 0 руу очих энэ бүх юм руугаа бид нар авъяцсан. Тэгээд бид нар алдагдсан боломж гэдэг юмыг өнөөдөр одоо хэн тооцох юм? Одоо зүгээр л судалгаагаар ингээд гаргаад үцхэд хэрвээ оюу толгойн төсөл яваад ингээд орсон бол одоо өнөөдөр Монгол 3 тэрбум Америк доллар орчих болцоо байсан гэдгийг би биш эдийн засагчид гаргаж ирээд харуулдаг байхгүй юу? Энэ бидний энэ алдагдсан боломжийг яагаад алдагдсан гэдгийн хариуцлагыг хинээс нэхэх вэ? Энэ 3 жилийн хугацаанд дахиад 4 жил, 5 жил болоод явах юм бол нөгөө алдагдсан 3 тэрбум Америк доллар, 4 тэрбум, 5 тэрбум Америк доллар болоод яваад долларын анш нь 2000-аас 3000, 4000 руу очих юм бол энэний хариуцлагыг хинээс асуух юм. Тийм учраас би энэ засаглалыг толгойлж байгаа ерөнхий сайдын хувьд би дахиж 3 тэрбум, 4 тэрбум, 5 тэрбумыг алдах уу? Монгол руу 4.2-ыг оруулж ирэх үү? Энэ 1.2-тойгоо би үзэлцээр байгаад ингээд зогсоох уу гэдэг дээр шийдвэр гаргах хэрэгтэй болсон юм аа. Тийм учраас энэ төслийг явуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг бол өгсөн. Би энэ шийдвэрийг би хэний ч өмнө хаан ч гэсэн би хамгаална. Яагаад тэгэхээр дахиад өнөөдөр бид нар энэ зоосныхоо нөгөө талыг хизэж ярьдаг байхгүй. Одоо манай сэтгүүлчд асуух ёстой шүү дээ. Оюу толгойг явуулахгүй гэж байгаа юм байна. За тэгвэл долларын анш 2000-ыг 3000 болох. Эсвэл Монгол орж ирэх ёстой байсан 3 тэрбум долларыг хинээс нэхэх юм бэ? Тийм энэ хариуцлага хүлээх нь гэдгийг бас гаргаад ирэх л дээ. Дубайд болсон тэр 1.2 тэрбум доллар чинь манай 3 саяулаа 10 жилийн хугацаатай зээлж авсан Чингис бондын мөнгөтэй дүүх мөнгө байхгүй юу? Та энийг Дубайд очичоод канселдчиад хүрээд дахиад нөгөө талд нь бид нар энэ төслийг жил болгон 700 хэдэн сая долларын дахиад яг нөгөө талаас нь наатахыг асуучих. Энэ оюу толгой төслийг хөдөлгөөгөө одоо Чингис бондын мөнгийг 2 дахин үржүүлсэн мөнгө 3 тэрбум долларын алдагдлыг хэн хариуцах вэ? Тэрийг канселдсны хариуцлагыг хэн хүлээх ингээд асуудал ийм байдаг байхгүй юу? Айгүй амархан одоо юу гэдэг хар цагаанаар ялгаж байгаатай адилхан юм өөрөө тэгж явахгүй. Тийм учраас дахиад сонголтоо хийх ёстой. Монгол руу орох хөрөнгө оруулалтыг дуутах уу? Энэ том төслийг явуулах уу? Эсвэл таг дараал хөвтөл ингээд цаашаа бид нар бүх хөгжил, бүх хөрөнгө оруулалтаа гацаах уу гэдэг байгаа байхгүй юу? Та энэ 1.2 тэрбум долларыг Рио Тинтогийн өмнөөс байхгүй болгож өгсөндөө ямар нэгэн шагнал авсан уу? Рио Тинто гэдэг бол өөрөө Рио Тинто юм уу хин нэгэн дэндүү шилэн компани л та. Энийг цаана хэдэн мянган шеэрхолдерууд нь өөрөө хянжээдэг юм. Би бол 2000 хувь авдаг гэж 2009 оны засгийн газар тэнд ажиллаж исэн хүмүүс Риото байгуулж исэн тэр гэрээнд хувь мөв авлаа барьлаа. Би тэрэнд хизээч итгэдэггүй. Яг тэр энэ ямар ч боломжгүй зүйл байхгүй. Зүгээр боломжгүй зүйл. Тэрнтэй адилхан энэ далд уурхайн бүтээн байгуулалтыг гүний уурхайг эхлүүлсний энэ юм дээр бас ямар ч боломж байхгүй. Тийм учраас хин өөрөө бол зүгээр л та сайхан хардах хэрэгтэй. Гэхдээ ийм байх юм бол би бол өөрөө хуулийнхаа өмнө хариуцлага хүлээх бэлэн байна. Рио Тинтогоос 1 цент авсан бол